Хэрвээ та өөрийгөө хэн нэгэн хайрлаасай, өөртөө тань зохистойгоор харьцаасай, таныг аз жаргалтай болгож чадах тэр хүн танд татагдаасай. Дэргэд байгаа нь таныг хүндлээсэй, анзаараасай, сонсоосай, дэмжээсэй, таны хийх зүйлийг үнэлээсэй гэж хүсч байвал нүдээ аниад булчингуудаа суллан тайвшраад баяр баясгалан мэдрээрэй. Амьсгал авахдаа баяр баясгалан тайван байдлын энергийг татан авч, амьсгалаа гаргахдаа бүх санаа зовнил, гомдлоо тавьж явуулаарай. Танд эрчүүд эсвэл эмэгтэйчүүдийн зүгээс хийсэн бүх муу юмыг сана. Энэ бүхнээс татгалзаарай. Өнгөрсөн бүх хугацаанд та үүнийг өөртөө тээж ирсэн. Гуниг, урам хугаралт, гомдол бүгд таны дотор ачаа болж байлаа. Зүгээр л энэ бүхнээс татгалзаарай. Энэ бүхнээс татгалзаж байна гэж өөртөө хэлээрэй. Таныг хэрхэн орхин одож байгааг нь, таны сэтгэл хөнгөрч байгааг мэдрээрэй. Одоо санахгүй байгаа тэр хүнд гомдох хэрэггүй шүү дээ. Энэ бол тэнэг хэрэгч, эдгээр гомдлууд энергийн хувьд таны дотор оршиж, таныг хорлож, таныг хайр халамжаас блоклож байлаа. Яг одоо таныг аз жаргалгүй болгож байсан бүхнээс татгалзан, амьсгалаараа гадагшлуулан гаргаарай. Бүх эрчүүдээс татгалцсан татгалзлаа гадагшлуулан цэвэрлэж, өөрийгөө хайрлах байсан эрчүүдээс болон эрэгтэй хүний энергиэс татгалцсан татгалзлаа арилгаж байна гэж өөртөө дотроо хэлээрэй. Та өөрөө ч бас хайрлахаас татгалзаж байснаа арилгаж, хайрлахад бэлэн байгаагаа, хайрлуулахад бэлэн байгаагаа мөн хэлээрэй. Та үүнийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Та үүнд бэлэн бөгөөд чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд амьсгал авахдаа хайраар, хайрын энергээр өөрийгөө дүүргээрэй. Зүрхэнэ, зүрхэндээ хайрлахыг нь зөвшөөрөөрэй. Магадгүй тун удахгүй таныг үнэн сэтгэлээсээ хайрлах хүн ирнэ. Хэрвээ тэр хүн нь дэргэд тань байгаа бол таныг мэдэрч тантай тис өөрөөр харьцаж эхэлнэ. Энэ дадлагыг ядаж 10 өдөр хийгээрэй. Таны амьдрал үнэхээр өөрчлөгдөн шүү. Энэ видеог хадгалж аваад тусламар санагдсан хүн бүхэндээ илгээгээрэй.